Ийм л ойлголтын зөрүүг өдөөж босгох вэ гэж хөтлөгч нартай бүр чамаар дэмнэлэхэр өнөөдөр урьдаа суулгаж байна. Та нар яаж ухаад байгаа юм? Бид нар яаж хэлбэл яаж тусгаж аваад байгаа юм гэдгийг бид ажиглаж хандаж артах үеийн төлөвлөж байна. нөгөө өнөөдрийнхөө тантай ярих гэж бодсон сэдв нь Зүй нөгөө юутай холбоотой. Одоо сүүлийн үед нөгөө хүмүүс ганц бүр хэлбэх юм сэрхүү гэх юм уу да. зүй Сэрэлттэй холбоотой гэх юм уу? Та бүхэн маань ч гэсэндээ хэлдэг, хүмүүс ч гэсэндээ хэлсээр л байгаа. Одоо энэ үе маань ерөөсөө нэг тийм сэрэл одоо сэрсэн хүмүүс сэрцгээж юм, ухамсарцгааж юм гэл. Тэгэл илүү тийм ухамсарын арай дараагийн түвшинд очиж байгаа юм шиг, очих ёстой юм шиг. Заримуд явж байгаа. Заримуд нь мэдээж хэрэг тийм зөв чигээ бариад явж байгаа ч байгаа. Бүр хадуураад шал ондоо эсрэгээр явж байгаа гэсэн хүмүүс байгаа. Би ч гэсэн өөрөө яг хөндлөнгөөс энэ хүн зөв чигээр явж байгаа юм байна гэсэн үг болооч бүр эсрэгээрээ бүр оронгоор явцсан ч хүмүүсийг харж исэн. Яг нэг сэдв нь ярих байгаа агуулгын болохоор яг сэрэх гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Мөн тэр хэрвээ сэрсэн гэх юм бол тэр сүнсэн сэрсэн, оюун ухаан нь тэр ухамсарн сэрсэн гэдэг юм бол ямар дэнсэгээр тэр хүнийг яг үнэхээр сэрсэн гэж дүгнэх юм бэ? Одоогоор тийм хэмжихэн арга юусаа байхгүй одоо. чи тэгвэл зөв чиг гэдгээ юугаар дэнсэлж байгаа юм? Зөв чиг. Зөв чиг. Зарим нь зөв байна, зарим нь халтарчих чи гэдгээ юугаар дэнсэлж байгаа юм? Хонхирлоор нь. Өөрийгөө хохироож өрөөлийг хохироож байгаагаар дэнсэлж байна. Тэгээд Асуулт нь яг ямар шинжүүдийг магадгүй ингээ шинжээр одоо тэр хүн өөрөөр хэмжээд ингээ яваад байгаа юм л да. Бусад хүмүүс ингээд одоо юу нэр хэмжийн арга байхгүй. Энд чинь өөрөө тийм бодит бус дүгнэх хүн тийм оюуны орон зай учраас яг хүндрийн үдээс яг энэ хүн одоо магадгүй эдийн хэмжээнд явж байгаа юм байна. Энэ төвшөнд явж байгаа юм байна гэж шууд дүгнэхийн арга юусаа байхгүй. Тэгэхээр яг хэмжих аргагүй бол явчихж байгаа. Тэгэхээр хүн магадгүй өөрөө өвдөл баг гэгэрсэн гэд бодоод явж байгаа юм баг тэрийгээ баг нэг тийм ухамсармаас ирсэн, би гэгэрсэн ч гэдэг юм. Би сэрцэн гэж дүгнэж байгаа юм шиг. гэгэрэлт хэмжээ хязгаар гэж байна уу? Арендэдтэй талчхаа юу? Хэлж мэдэхгүй л юм. Арендэд нь хаана байгаа юм? Их тэнгэр. Өрнөг сайн хэлж мэдэхгүй байна. Тэгвэл тэд тулаагүй л байх нь дээ. Тэгээд асуулт нь. Тэр за гэгэрсэн гэхээр нэг ондоо сэрцэн гэх тэр гэгэрх тэр орон зай руугаа нэг явж байгаа нэг эхлэл рүүгээ орцсон болов гэж бодсон. Тэгэхээр тэр ямар шинжүүдээр сэрсэн гэдгийг нь барьж авч хэмжиж болох вэ гэдэг асуулт юм л да. Үндсэндээ. Өөрийгөө мадаггүй таних байна уу? Өөрийгөө таньсны үндсэн дээр засаж залруулах тухай сэтгэж байна уу? Засаж залруулаад өрдөн хэр гаргаж байна вэ? Гаргасан өрдөн нь хэр төгөж байна вэ? Төгсөн хэм нь хэр хостой дэмтэй хартай хохиролтой хэдэн хувиар харьцаж байна вэ? Эргээ дөөрөөсөө хорохта ямар хэм өөтгөж өөрийн сонсголыг bijүүлж байна вэ гэх шат дараалаар хэмжиж болох юм. Мөн чанар бэлэв. Нэг ойлголт төгсөн байна. Түүний тухай яри тэр чинь юу юм? Хаана байдг юм? Ямар нэг ойлголтын гол цөмдөн л байдгийн болов гэж бодоод байгаа. Бүгдэд байгаа юу? Эсвэл мөн чанар үгүй өөрөөс гэж байх уу? Бүгдэд л байгаа гэж ойлгоод байгаа шүү. Тэгвэл тэрийг хэрхэнтэй хэр хэмжээгээр сэрэж байгаагаар нь сөрөлтийг нь хэмжиж болох уу? Харин энэ дээр л айгүй явдалтай л байгаа юм л да ялцж байгаа.
Мөн чанар нь онтой өрсөд гэхэр тэд ямар хөдөлгөөрээр яаж шогшоод байгаа юм? Би нөгөө чөтгөрхийн яг энэний талаар бодоод нэг тийм үгээр ингээ буулгасан байхгүй юу? Зүй. Тэрийг танд уншиж өгөх болох уу? Болно. За. Хүмүүст зориулахад гэмгүй байлгүй. Таачгүй хоо. Тэгвэл болно. За. За ийм юм бичсэн. Сүнсээ сэрэн гэвүү гэсэн тийм асуултаар эхэлж байгаа. Зүй. Би хинбэ? Үнэн хаан бай? Амьдрал гэж яг юу вэ? Тэр чи мэдэхгүй юм. Тэр юм болов. Арай биш ч юм уу. За ер нь энэ л юм шиг болоод явчихлаа. Зураглан төсөөлөх гэж ядах. Чи энэ талаар бодож ирсэн үү? Тэд нар ч бодж байсан болов. Үгүй юм шүү. Тэгэхээр би яг сэрчгсэн гэсэн үг үү? Сүнсний аялал, бигээрэл, бурхан тэнгэр. Энэ бүхэн үнэхээр бодит үнэн үү эсвэл зүгээр л төсөөлөд хийсвэрлэв үү? Та нар яагаад энэ талаар боддоггүй юм бэ? Яагаад үүнийг ойлгодоггүй юм бэ? Яагаад бас анзаардаггүй юм бэ? Харанхуй монхогтаж ирсээр л байх юм. Ингээд би ийм бодлоо гэд амьдрал минь өөрчлөгдсөн үү? Ухаарлаа гэд ач холбогдол үр ашиг байв уу? Ондоо байгаагаа анзаарсан ч өмнөх газраа л байсаар байгаа юм биш үү? Үр дүнд хүрээгүй баахан хийрхэл. Гэтэл олж мэдсэн минь төсөөлөл байж, ойлгож ухамсарлсан гэснэн ч төсөөлөл байж. Яг үнэхээр сэрсэн юм уу би юу? Сэрсэн нэртэй зүүдэлж байгаа юм шүү. Чадал хамтагдаад байсан юмсан. Чадчихснаар мэдрээд байсан юмсан. Бүрэн чөлөөлөгдсөн юм шиг болсон юмсан. Гэтэл олоод мэдснээр чадсандаа амдорчлээ. Нүдэнэ чихээрээ сонортыг, арьсаараа мэдрий, амьсгалаа анзаарыг. Өрөө харанхуй байна. Орондоо хөвцсээр л байж. Хүнжлөөч нөмөрсөн хിവэрээ. Одоо л дөнгөж сэрж байх шиг. Энэ чихтэй хөвцсээр байх уу? Сэрсэн юм чинь босох хэрэгтэй юм биш үү? Тэгвэл юу ч гэсэн босоод ороо хороо идэ. Төгсрөл биш, дөнгөж одоо л эхэлж байгаа юм байна. Босод маань унтаж байх чинь бошоохон шиг сэрээчгүй. Сонсохгүй байна. Дуугаа чангалах хэрэгтэй юм болов уу? Байж байгаарай. Чанга дуунд минь тэд сэрлээч гэдэг босхийг ч хүсэхгүй биз. Бүр исэн болчих чинь билүү. Тэгэхээр зөөлнөр хурч аяархнаар дуудах юм болов уу? Яавал дээрвэ гэд ингэ битсэн. Хариултаалбо. Хариултаалбо. Тэгэд эндээс яг дүүнээд яг бодоод ингэ үзэхээр яг хүүгийнх нь миний ажиглаж байгаагаар болохоор яг өөрийгөө тэр сэрсэн гэж дүгнээд байгаа хүмүүсийн дийлийнх нь яг үнэндээ сэрсэн биш. Одоо зүүрлэх юм бол зүүдэндээ л яваад байгаа юм шиг. Зүүдэндээ явж байгаагаа магадгүй бодитоор явж байгаатай андуураад байгаа юм шиг. Өнөөх чинь зогсчихоогүй биднийг шалгаадгаач. Явж гин. Зүй. Тэгээд яг тэрийг нь юугаараа баримжаалах вэ? Би яг одоо яг өөрийнхөө үр дүнгээр гэх юм уу? Би яг үнэхээр тэр зүйлийг бодлоо сэтгэлээ ухаарлаа ухамсарлаа гэд миний яг байр байдал, байр суурь өөрчлөгдсөн үү? Гэт харангуут дийлийнх нь магадгүй байр суурьнд яг байгаа газраа л байгаад байгаа юм шиг. Яг нэг суусан цэцэн гэдэг шиг нэг байрандаа байгаа л тэрийг гээд Хэрхэл төсөөлөл гэж нь юу юм? Хаанаас ихтэй юм? тарих оюун бодолтой холбоотой юм болов уу гэж бодсон. Яг ихэнх юм бол бүр магадгүй Монгол Тэнгэрийн орон зайгаас холбоотой байж магадгүй л тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Тарих сайн ажиллаж байгааг юугаар хэмждэг юм? Одоо 5 мэдрэхүй өөрийнх нь тэр сэтгэн бодож байгаа байдал ойлгож байгаа байдал. Хөдөлгөн бодох чадварыг юугаар хэмждэг юм? Зэгцэлгээрөө цацлахаар. Цацлах гэдэг нь чөлөөтэй сэтгэх бэлэг танхаа үйл буюу хайрцаггүй оюун. Зэгцлэх гэдэг чинь юу юм? Та өөрөөсөө бодлоо зэгцлэхийг ихэнтэй хичээнгүйлдэг. Тэр чинь яаж байгаа юм? Дүгнэж цэгнээд харьцаханд хийгээд байгаа юм уу? Тогтоож аваад байгаа юм уу? Замбраагүй олноос шүрдэд байх байранд нь хийгээд байгаа юм уу? Аль аль нь л байх та. Зэгцэлэг нь
хайвцаггүй эсвэл боломжит тооцоолол Аль алинд ойж болох ус. Гэхдээ заавал хайрцаггүйгээр тухайн зүйлүүдийн нэг ирэмбэлж байгаа нэг хэрэг юм бодов. дарааллаар нь эренбэлхийг хэлж байна. Магадгүй тийм. Энэ нь чухал. Энэ нь ордон. Тэр нь бүр хойно гихчлээ. Тэгвэл сэтгэл сэтгэл давтагдмал шинжийн uitгаралан цэгцэлгээд орох. Сайн ухсан. Давтагдмал шинжийн сэтгэл гутраалаа цэгцэлсэн үйл мөн үү? Одоо нэг гэсэн сэтгэл готарсан мэдрэмжинд давтагдаад байхыг л одоо цэгцэлсэн гэсэн үг гэж юу? Тий. Үгүй ээ. Яагаад? Яг тэр асуудал шийдэгдэхгүй байгаа шүү дээ. Цэгцэлэн гэдэг нь ойлголтын үндэсийг барихыг хэлнэ гэж миний усаач хуглаад байна. Чи юу гэж хуглаад байгаа юм? Үндэс нь эндээ байна. Барила салаалбал цэгцээрээ дагаад юуг нь ч барина. Энэ цэгцэлгээ мөн үү? Голыг нь ойлгох цэгцэлгээ мөн үү? Мөн. Эцсийн дүгнэлтийг хатгах цэгцэлгээ мөн үү? Мөн. Тэгвэл давтагдмал шинжийн сэтгэл готролч нь асуудлаа шийдэх нэгэн гарц гаргалгааны нэгэн цэгцэлгээ юм босоо. Асуудал тохиолоо гутарч шийдэх түүндээ дадал үүсгэх гутралаар цэгцлэх мөн үү? Чи ихэр санал нийлж байна. Яг ч тийм байдлаар хандсан хүмүүс байдаг л даа. Тэгээ тэр нь бүр ингээд зам чанарт нь нөлөөлсөн гэх юм. Тэгээд л давтагдмал шинжийн гэд байна шүү дээ. Яг тэр нэг төрлийн цэгцэлгээ байх. Би угаасаа л ийм гэд цэгцэлчихжээ. Кодолж. Би угаасаа л юу ч чаддаггүй цэгцэлгээ хийчихэж. Үндэс нь тандаа байна. Тандаас хитэн замаар солоолсон ч үндэс нэгтэй юм чинь өөрөө болж ургахгүй л байлгүй дээ. Тэгэхээр саарач байна уу? Сайн ч байна уу? Бүхэл үйл дээр цэгцэлгээг хүмүүн тарих үлдэж л явдаг байгаа нэ. Тийм. Тэгвэл үндэсээ таних нь хамгийн чухал үйл юм болов да. Голыг нь барих, цэгцлэх гэдгийг өөрөөр илэрхийлбэл үндэсээ таних. Гэвч хүмүүн олон нь цэгцлэх гэдгийг дандаа л сайн утгаар ойлгодог. Тийм үү? Тийм. Хизээч би сэтгэл готролоор цэгцэрч байна гэж тэр хүмүүс санахгүй шүү дээ. Чи тэгж санаж үзв үү? Сөрөг мэдрэмжээ давтагдмал шинжээтэй болгосныгоо цэгцэлгээ хийсэн байна гэдгийг таниж дүгнэж үзвөө. Гэхдээ яг таны яг ярьсан яг энэ байдлаар хооронд нь холбож бодож ясаад бол байхгүй л тийм. Бодож байсан хүмүүс байгаа болов уу? Зэрний таамаглаар ховорхон юм болов уу да? Ховорхон байлгүй дээ. Тавааргүй юм чинь. За би ч юм уу таалагдаж эхэлж байна. Бид мэдээж бусдын ерөөснийг давтан ганганах гэж бодлаагүй. Тиймээс өөрсдийн өгөө айлдах өчөөхөн бодролыг бусдад түгээх нь бидний бодлож байгаа зорилго. Давтаад байвал тэд миний яриаг сонсохоор уйлаг болно байлгүй дээ. Тиймээс дойсогнож эсвэл эсрэгцэж байна гэж бүү санаарай. Тэгэл тодорхой. Дахиад дулаан тастхан гүн
утга гагуулга зоон чинь бүрэн бүтнээрээ оршиж байна. Та өрөөсүүдийн өдий хүртэл тээсэн мэдлэг аюунда буулган авсан төдгөр мэдээллүүд бол дөнгөж ихлэл Тийм. ач төдий булга одоо яаж дүрлцүүлэх юм? Ядаж өөрийгөө таних мэдхээс эхлэх нэ. Тэгэхээр утралт өрсөд бод зөгцөлдөггүй бус хоримч зэгцлэгч өрсөд ажээ. Гүн гүнзгий зэгцэлдэг ажээ. Тийм. Яалтч тийм шүү. Бүр орох байх газаргүй гарах гарцгүй болтол цэгцэлтэй. Цэгц гэдэг сайн дээрч сор дээрч оршин гэдэг энэ төгчээ тайлалт байж чадваа. Чадлаа. Би бас тэр үрсүүдийн нэг нь хэлтэй байхгүй. Тэгээд тайлбарлаа. Юу одоо яг би өөрийгөө таньж мэдээлж чадхаараа яваалаа. Энэ нэрийг бол дуусаагүй болоо л да ялцчихв. Тэгэнгүүт тэрний нэг нь болохоор готрах мэдрэмж гэдэг зүйлтэй холбоотойгоор одоо яг орчин цагийн хэлээр хүмүүс нь эм орох гэж яриад байгаа юм л да. Шаналах гэд. Шаналал яваад гэдэг шиг. Тэгээд ийм шаналах мэдрэмж, готрах мэдрэмж надад ингээд тодорхой юм тойрог давтамжаар давтагддаг юм байна гэж эсвэл анзаарсан. Тэгэнгүүт энэ нэг талаас айгүй хэцүү юм шиг боловч тэгээд энэ утарсан мэдрэмж зөнгөлсөн даа үед ер нь баг хүний амьдралын утга учир юу юм бол үнэн гэж байдаг юм уу? Зөв нь юу юм? Философи. Тийм. Хорвоо хаашаа яваад байгаа? Ер нь амьдрал утга учир шаардлага байгаа ч юм уу, гүй ч юм уу гэх мэтчлэн ингэж бодлуудад эрэгддэг. Нэг бол гэгэрч таних мэдэж гүн ухаанаар сэтгэдэг бол нөгөө талдаа гониж гутарч орчлонгийн шороо тоос болсон ч бас л гүнрүүнд ухахантай. Тэгэхээр үгүйсгэл гэдэг нь өөрөө орших зайвалдах нөө. Үгүйсгэл. Юутай холбож энэ үгүйсгэлийг ярьж байгаа юм. Юу хөвтэй сэтгэл гутралч нь тэмч сайн үзэгдэл бус төрийг ихэнхдээ хоригдсон нь зүйтэй гэж олон хүмүүс боддог тул. Сэтгэл гутралын га цэгцэлснээ үгүйсгэж байна гэж би хараад байгаа юм. Ер нь ингээ ямарваа дааван сэтгэл готролч биш одоо готрох мэдрэмжч биш. Бүхний л одоо ингээ хүний сэтгэлийн юм гайс янз янзын мэдрэмжүүд одоо сэтгэл хөдлөлүүд маань бүгд л тодорхой хэмжээр байх зүйл. Гэхдээ хамгийн гол нь тухайн зүйлийг яг одоо мэдрэмж нь ингээд ороод ирсэн үедээ ч гэх юм уу тэр мэдрэмжинд нь хөглөгдсөн үедээ яг зөв тийшин залуурдаж чадах юм бол яг тэр магадгүй түрүүний ярьсан тэр хохирол гэдэг орон зайн сэргийлэх боломж нь бүрдэх юм болов гэж ухаад байгаа. Тэгээд яг энэ сэтгэл готрох мэдрэмж маань ч гэсэн ялгаа байхгүй. Бид нар бол дийлийнх нь угаасаа энэ айгу яг мэдэрсэн байгаа үедээ маш хэцүү санагддаг. Тэгэл нөгөө талаасаа энэ мэдрэмжийг мэдэрснээр бас цаатал нь бас энэ чинь тэр чигээрээ тийм одоо хэрэггүй шаардлагагүй зүйл шиний бас нөгөө тал нь гэх юм уу эерэг тал нь гэх юм. Одоо энэ мэдрэмжийг магадгүй ашиглаад ямар тийм гарц хараалгаа зүйлүүдийг мэдчих болох вэ? Бид таснаар байнгын баяр хөөртэй, байнгын ололт амжилттай гэвэл танд отох нь хаана оршууд байгаа юм бол. Гэхдээ нэгэн хэвийн байгаа байдлаар явах юм бол тэр чинь ер нь утгахгүйсэн гэдэг юм л да. Тэр нь сүүл рүүгээ зовлон болж дуусах. Тийм. Альва зүйл дандаа нэг туйлаас нөгөө туйл руу хөрвөж шилжиж байх мөн чанартай ажээ. Тэгвэл сэтгэл готралд орсож байгаа өрсөд нь хизээ нэгэнтээ босох нь гарцаагүй юм. Тийм. Бүгд өөрөөрөө босож, сууж, буцаж хэвтэж амьдрал тэмцэл өрнөж байна. Гэвч одоо бид цаг хугацаа хүлээхгүй тул яарвчлаг шаардлагатай эрен үеийн тулган шаардалтанд давхар даруулж давтан хэлүүлж дээр дооргүй шалганаад тэндээс
өрсөөдөд өгч би өр нөлөөгөөр энт тэндгүй ирж хайсан сэрэснэж мэдэхгүй сэрэм байгаач унтаад өгдөг балчрууд алширч хөл толгой нь мэдэгдэхгүй хөлөөмөө болж байна. Энэ үйлийн ардах зорилгыг тандсан үйл байна уу чамд? Яах гээд байгаа юм? Түүнийг надаас асуух гэж ирсэн үү? Тэгээд тэр яг хүүхэн болохоор тэр спирит готрол гэдэг мэдрэмж ихэс илүү тэр сэрхий гэдэг зүйлийг яг зөв тийш залуурт хадл шаардлага зохис тэр нэг баримжаагийн тэмдрээд авчих юм бол Сэтгэл готрлыг чи сэрхвэ гэдгээс тусад авч үзээ юу? Гот яг бодоод үзэх юм тусад нь ч бол биш л дээ. Тэгээд ягаад тусад нь айлтаад байсан юм? Яг нэг барьж явсан сэдвээс арай бас нэмэлтээр арай ондоо сэдв ороод ирэхээр нь л илүү тэр сэрхүү рүү холбохгүй холбоотой очихоос ирээд байгаа чим билүү хэн мэдэх юм цаа. Сэтгэл готролд оросон хүмүүс яадаг юм? Өөрийгөө өсгөн, өөрийгөө дорд хэмээн сэтгэн, бүр дааш шамбан, үнэс гадна яадаг юм? Ирж хайдаг. Отог очрыг, орон ухааныг яаж гаргахаа. Энд оюун тархины тэлэлт явагдах уу? Явагдана ялцчих явагдана. Гэтэл яагаад ихэнх өрсөд яг байранда байгаа юм? Хүчтэй готрол бол дотроосоо өөрийгөө идэвхтэй ижил. Өөрийгөө харсаар байж идээд зогсож чадахгүй өрсөд нь одоо яах ёстой юм бэ? Тэгэл тэрийг анзаарах хэрэгтэй юм болов гэж бодож байна. Нэгдүгээрт энэ бол цэгцэлгүй юм гэдэг олж харах хэрэгтэй. Давтагдмал үйлийн шинж буюу дадал. Дадлыг хэрхэн засахгүй? Дадлаар засна гэж бодсон. Дадлаар засна. Гэвч нэгэнт дадалчихсан буюу донтолт. Хэцүү шүү дээ. Ялан дэлгэд хамгийн хэцүү. Энэ хэцүүгээс хүмүүн олон чинь яаж мастрах юм бэ? Нэрийнхээ дэмэрх юм болов. Маш олон хариулт байх л байх л та. Нэг зүйлийг таньж мэдхэд ард нь нэг оюун сэрдэг гэвэл чамд ямар төсөөлөл бууж байна? Ухаарал бүрийн ард ухааныг иедэг хэм холбогддог гэвэл төсөөлөлт чинь яаж бууж вэ? Тийм баа. Ямарваа нэг юмны үзүүлсэн дараад тахын бол тэрэн дээр цаашлаад боломж нэгдэж штэ тий. Тэр хэм дэмнэн гэхдээ хүч нь хүрэхгүй. Тохиолдолд дахиад нэгийг ухаарвал дахиад нэг дэм ирэхнэ. Тэгэхээр тооросод тэрхэн гавлаа хэрхэнтэй ашиглаж хэдий чинэг ойлгон ухамсарлаж зүйтэй сэтгэлгээ өрнүүлж бас түүнийг анзаархаас бүх зүйл ихтэй цэгцэлж байна гэдгээ мэдвэл ядаж би цэгцлэх чадвартай юм гэдгээ үнэлэхийн эхлэл болго. Чи тиймч хүнд ч хэрэггүй амтан бус ажээ. Чамд цэгцлэх гэдэг чадамж байна. Чи зүгээр л яаж ашиглахаа мэдэхгүй байгаа юм. Яагаад гэвэл байдгийг нь танаагүй учраас. Асууя доо.
Автоматор гэдгийг монголоор юу гэж айлтгав? Автомат. Өөрийн мэдээлгүй. Тэгээ аяндаа тэр зүйл нь гэж Жамын дагуу магадгүй. зөнгөөрөө Мгм. цэгцлээд байна. Мгм. Чадамж нь буюу уус ухаанад дотор нь байгаа. Мгм. Учраас тэр түүнийг яаж зөвхөн зарцуулах эрхийг хэн гэдэг юм? Захиран зарцуулах хэрэгтэй. Зөвхөн зарцуулах эрхтэй эзэн биеийг хэн гэдэг юм? Сүнс гэдэг юм уу? Тарих гэдэг юм уу? Сэтгэл гэдэг юм уу? Юу гэх юм? Үүгээ хэдүүл тодорхой болгоё. Ерөнхийдөө сүнслэх юм болов да. Зоонуудтай чинь болбой нэг л санал нийлэхгүй байгаа юм. Зүрх сэтгэл чинь юу юм? Сүнс юм уу? Тарих юм уу? Та нар тийм хий юм уу? Бодит юм уу? Та нар ямар тач зүрх сэтгэлээ мэдэрдэг. Данч хаана байгаа ямар учиртай юу гэдгийг огтоос таньдаггүй. Танихыг оролдож байв уу? Оролцож байсан. Тэгээд Дорны ангаах ухаан нэг хүний яриаг сонсч ирсэн. Одоо сэтгэл гэдэг зүйл маань хаа байдаг юм болоо гэв. Тэгсэн тэр нь одоо хүний хэлж байгаа сэтгэл чинь өөрөө хий шин чанартай. Тэр хүний хийн урсгалыг дагаа тэр сэтгэл нь байдаг ч гэлүүдээ тиймэрхүү юм сонсч ирсэн. гэвч сэтгэл зүрхээрээ шийдвэр гаргалаа гэвэл оюун тархиараа бодоод шийдэхийг хэлээд байгаа босоо. Тийм. Одоо яг сэтгэл судлалын мэргэжлүүд чинь болохоор бас тархитай холбож боддог л доо. Шашны хүмүүс ч юм болохоор сэтгэл гэж тусдаа, одоо зүрх сэтгэл гэж тусдаа, тархи гэж тусдаа байгаа тийм ээ. Тархи яаж шийдвэр гаргадгийг шүүрэл ялгараа болж ав. Хоорондоо дохио өгөж гүйтэл гүйлгэж аль нь вэ? Төрхний шийдвэр гаргах процесс үйл явцын талаар чи мэдэх үү? Шийдвэр гарч байгаа явц тэр угаасаа цэник хоорондын тэр дамжих одоо тэр нэвтрлийн хооронд дамжих юм угаасаа байх л та. Логик сэтгэл гэ. Тэгээ тархины ажиллагаа чинь угаасаа энэ чинь шүүрэлтэй шууд холбогдно. Цэник дамжууллаа шийдлээ биежүүлэхийн тулд шүүрлэр бие удирдлаа. Мөн үү? Мөн. Тэгвэл сэтгэл зүрх чинь тэрхэндээ яваа юм босоо. Тэгж би тэгж боддог. Тэрхтээ ч боддог юм болоо. Үнэхээр одоо мондог одоо юу гэмээр юм дээ. Энэ сайн хүн шүү, энэ мондог хүн шүү. Энэ маань одоо тийм хүн шүү гэх тэгэнгүүт одоо чинь одоо тийм ослт орсон ч гэдэм тархиа гэмтээдсэн хүний зан авирын шал ондоо болчдөг. Магадгүй ойсон хэмжээнд мартчихдаг байхгүй болчдөг. Тэгэнгүүт тэр чинь баг өмнөх хүн биш шал ондоо хүн болчихлоо юм л да. Тэгэнгүүт дагаад одоо сэтгэн бодох чадвар нь гэсэндээ арай ондоо болоод сэтгэл зүрхнийхэн тэр одоо бусдыг ойлгож мэдрэх чадвар гэсэндээ ондоо болоод ихэнх олон орчин өрөөсөд тархины сэтгэн бодох чадварын хувьд таагүй гэмтэл авсан байж болох уу? Тархиндаа гэмтэл авсан хүн таагүй тэр үүлүүдийг дүүргэх магадлал хэр өндөр вэ? Логикгүй учраас тийм зүй тогтолтой сэтгэхгүй яагаад гэвэл энэ хүмүүнд ингэж хэлээд тэгж үйлдвэл энэ хүмүүс өвдөн зовно гэдэг гинжин хэлхэн дундаа цэнэгжихгүй саатаад байна. Мөн үү? Тийм учраас тэр хүмүүний зовлон шунлал өхөл өвдөлтийг мэдрэхгүй байх хандлага үзүүлж байна. Мөн үү? Мөн. Чи нэг өмнө нь мэддэг байв уу? Би огт танихгүй зүйл ярьж байна уу? Эсвэл таньдаг зүйлийг чинь сануулan сэрэж айлдаж байна уу? Эсвэл та нарын нөгөө харддаг өнцгөөс чинь өөрөөр хараад байна уу? Яг нөө яг таны ярьж байгаа ярианых нь хэрэгжилж байгаа үгийнх нь хоорондын нийлэмж юм уу? Тэр нь яг өмнөх сонсч ирсэн зүйлүүдээс арай ондоо гэдэг утгаараа бас нэг үл ялэг гэх юм уу арай нэг чөд ондоо өнцгөд угаасаа өгж байгаа байх. Гэтэ үндсэн агуулгын хувьд болохоор яг
Үндсэн агуулга нь адилхан ч Тийм. өмнө нь бодож үзээгүй зөв чигээр хөтөлж байж болох уу? Тийм ялц. Тэр бол ялцчих байгаад юм л та. Тэгвэл энэ ямар үйлс вэ? Хэлэх үйлс мөн үү? Мөн. Гараагүй, мэддэгдээгүй зам чигийг энд бас нэг ийм чиг байна гэж чиглүүлж байгаа нь тэлэлт төгжээг тайлах хязгаарыг сэтлэх мөн үү? Мөн. Ясааса ашгүй нэг зөрөөд бус өртөө учирч. Гэвч зөрөө дурын хэрэг надад бас байдаг. Яагаад вэ? Магадгүй зөрүүлснээр дахиад дараагийн нэг өөр үндэсхийг нээх боломж нь олдох юм болов. Тэр өдөрсийг яаж сургах вэ гэдэг аргыг би сэтгэх шаардлагад ундаг юм. Тэгвэл үндсэн агуулга нь адилхан ч өөр чигээр хөтлөн төрхийн гавлыг чинь тэлэж байгаа юм бол тэр өөр чиг гэдэг нь чиний тархинд өмнө нь байсан уу? Одоо гинт би болчих вэ? Магадгүй би энэ талаар мэддэггүй байсан бол тантай энэ талаар ярих одоо тийм юу болно гэх юм уу? Одоо үндсэн ойлголт ч байхгүй учраас ярилцах юм бол тийм. Танад чинь буухгүй буюу цэнэгээр дамжин гинжин хэлгээ орсохгүй. Орсохгүй тийм. Тэгэхээр тэр мэдээж тухайн ойлголтууд нь магадгүй салангад хоорондоо холбогдоогүй боловч байсан. Та магадгүй үндсэн агуулгаар бариад өөрийнхөө өнцгөөсөө ярингууд тэр холбоос үүссэн л гэж бод. Холбоосыг үүсгэж байгаа нь сэрэх үйл явц байж болох уу? Болно. Одоо хариултаа боо. Тэгэхээр өрсөдийн сөрөхөд хэмжээ хязгаар гэж байна уу? Гиснес өмнө нь яасан бэ? Огт тэр зам чигүүдийг сэтэлжээгүй учраас нэг л тойрогтой урсаж байсан юм уу? Одоо унтаж байгаа урс нь тархин гавлынхаа тэрэн хэсэгт л оршоод байгаа гэсэн үг үү? Магадгүй юм л та. Сорилт хязгаанаас эхэлчих вэ? Эсвэл сэрэх гэдэг үгээ хязгаанаас хэрэглэж эхэлээвэ гэх нь зүй юм болов уу? Арын утгыг таних байна уу? Гайхаад л юм. Яг өөрөө нь ингэж бодсон л доо. Энэ сэрэх гээл яг одоо магадгүй яг энэ цаг үед нь хүмүүсийн ам л одоо яригдж байгаа. Амтай болгоно баг энэ талаар ярьж байгаа гэж дүгнэх юм бол энэ ойлголтын талаар одоо үлгэж авч байгаа байдал нь айгүй ихтэй байгаа юм болоо. Тэрнээс биш одоо таны үед ч тэр хэдэн мянган жилийн үед ч тэр сэрсэн хүмүүс тодорхой байсан л ах. Миний үеэр хайлах хэрэггүй. Миний үед хүмүүс амьдардгаар амьдарч, оршдгаар оршсон. Таны үед хүмүүс амьдардгаар амьдарч, оршдгаараас оршиж байгаа. Гэвч сэрэлт гээд бужигнаж эхэлсэн нь болвоос энэхүү гинжин холбоогоор урсах цэнэгжилтийн үйл явцыг сэрэлт гэдэг ойлголтод багцлан цэгцэлээд үгийг нь ашиглаж эхэлснээс л тодроод байгаа болохоос хүмүүн угтаас төрснөөс хойш цэнэгжилтийн улбаатай зам чигийг өөрөөрөө гатлан туусаар өдий хүрсэн босоо. Чи юу гэж бодож бай? Санал нийлж. Тэгвэл дүгнэлт нь хүмүүн төрснөөс хойш л сэрээд явж байгаа юм босоо. Уулын тийм. Бяцхан өрөөсөд бааж шихэн ялгахгүй. Ард нь ядгав. Дохоож ихлэн. Тийм. Тэгээд энэ дээр сууж ингэж гадагшлуулах ёстой юм байна. Тэгэхгүй бол өнхий самхандаа футгалдах нэгэн гүйдэлгүй бо чиг тодорво. Зэрэг гэдгийг хэрвээ тархиндаа шин зам жим нэхийг хилэж байгаа юм бол
Төрснөөсөө хойш л сорээд яваа юм. Явуулна. Тэгвэл та өрөөсөд өдийтэй би сэрсэнгүй сэрэлээ гараа будалтугай. За. Сорилээ сэрэхгүй байна чи сэрсэнгүй гэж нэгнэ ад шоо үзэх хэрэг байна уу? Уулан байхгүй л дээ. Тэр нэг магадгүй өөрийгөө л нэг бусдаас илүү гэж дүгийлэх гэсэн нэг чих хандлага бас байж ич магадгүй олон донд. Тэгснээрээ магадгүй өөрийгөө илүүгээр мэдрэх. Танайгүйг нь таниулаад өгөхгүй үлээгээ хийж байгаа юм илүү юм бол тийм биз. Харин тийм ээ. Тэр хүүхэд босс шистэгэн холилдоод явхад соолтор гэдэг дээр нь суудгийг заагаад өгчихгүй юу хийж байгаа юм. Тийм. Тэгээд өнхий самхаг нь гайхаад өөрөөсөө холдуулж тоогаад өргөшгүй гэж хочлоод орог удмаар нь муучлаад байж болохгүй биз дээ. Харин тийм болохгүй л дээ. За тэгээд яаж сүүлийн үед хүмүүс сэрэлт гэдэг үгийг ихээр онцгойлон тодолсны үндсэн дээр багтлан бий болгож бөөнөрө шоглодох болов. Энэ үйл явц бол эртээсэн явж л байжээ гэж ойлгож болох уу? Сойрон тавигдаад л дэвсэгдээд л хүмүүн олон ухаж ойлгох гэж ядаад л ухаж ойлгосон нь цэгцэлэх гэж удаад л цэгцэлсэн нь тооромжит үгийг багцлах гэж хоорондоо мэтгэлцээд л миний жимзэм зөв бийж зүйтэй ухсан чинийх буруу гихчлэн хэрэлдээд л ингээд үндэс сойрон тавигдаад сэрэлт гэж нэг үг бийжээд одоо түгэж байна. Яасан толгойч нь өвдөө. Бодол хийлээ сууч. За энэ цаашхаа хүрэх вэ? Нэг зүйл асуу. Одоо та өрсөөдийн сэрсэн сэрээгүй гэж ялгамжуулаад байгаа. Тэр сэрээгүй өрсөд та өрсөөс юугаараа дутуу юм? Юугаараа дутуу болохоор та өрсөд юугаар нь хэмжиж энэ үр сэрээгүй гэж атшо үзээд байгаа юм. Харин тийм. Харин тийм бас энэ асуулт шүү. Хэмжигдэхүүнээ хэлтэх вэ? Альва хохирлыг үүтгэхэд байгаагаар уу? Хохирож байгаагаа танихгүй, хохирч байгаагаа мэдэхгүй алив үр дүн гаргасан ч тэр нь ололстоо хохирол тээгээд байгаа учраас энэ үр хохирлоо танихгүй хохирол гэдэг үгэн дээр тархин цэнэгжилт үсээгүй байна гэсэн утгаар хохирол гэдэг үгэн дээр л эсвэл утхан дээр л сэрэлт нь дутуу байна гэж дүгнэж болох уу? Болно. Энэ дээр бол тэгж л бодож байна. За хохирлоо танихгүй буюу тэндээ цэнэgjихгүй байгаа өрсөөдийг хэрхэн зааж, хэрхэн дэмнэж, хэрхэн түшиж, хэрхэн түлхэж өөрийн хэмжээнд оруулах вэ? Адаглаад тэр нэг тархин цэнгүүдийг нь хүний одоо магадгүй таны хэлснээр уурах тархинд нь байгаа тархин цэнгүүдийнх нь за магадгүй тоо хэмжээгээр ингээд зөв ингээд таамаглах юм бол тоо хэмжээнд харилцсан гоо ондоо. Тэгэд нэг удам модмын угсааны туршлага тэр удмын мэдээлэл нь ондоо байдаг учраас тэр тухайн тэр хүнд нэг таарсан буюу яг өөртөө байгаа үг дээр нь тэрийг хооронд нь тэр цархин цэнгийн хооронд нь холбоод гүйлэг гэх юм бол тэр нэг сэрэх нэг арга юм болов уу гэж бодож байна. Тэгэхгүй одоо яг өөрийнх нь ч мэдэхгүй өөрийнх нь ч тэр өөртөө ч хамаагүй тийм жишээн дээр одоо хүн ярих юм бол угаасаа жишээ авахд ч тэр хүн буулгаж хүлээж авч ойлгох юм. Удам угсаа өгтөө удсуур гарвал нэгтэй буюу хүмүүн олон аваг отохоор хуваагдан солсон ч нэг л үүсгэлтэй гэдэгтэй хэр санаал нийлэх вэ?
Үүнийг шинжлэх ухаанаар баталсан зүйл үгүй. 2 талт байдаг. Тухай миний улааж уншжээ. Нэг бол хүмүүн төрлөختөн нэг газраас үгсэд дэлхийгээр тарсан эсвэл энэ танд хүмүүс үүссэн. За би бол өсгөл нэгтэй гэдэг дээр нь судалж байгаа онгод юм хойд угсаа гарвал нэгтэй гэж хэлмээр байна. Тэгвэл тэр өрсөдөд удам содрын хувьд та нараас дутах юу ч үгүй. Тэр тас нархан гэж таарна л та. Арийн өвөг дээдс нь хэрхэнтэй буруу шийдэж байсан ч байж болно. Гэвч тэр өөрийн чадал тэнхээ хөрвөл холоосоо сүлэх боломж бүрэн байгаа. Буюу бүр угаасаа. Тэгвэл эхэндээ юу гэлээ? Нэгэн ухаарал тэвэл тэнд ард нь нэгэн холбоос үүсэж тэр ухаарлыг иээдэг хэн холбогддог гэж айлтлав. Тэгсэн. Тэгвэл тэр ухаарлыг тээж чадвал тэр үсгэлээсээ сүлхэндэ. Яагаад тэхгүй бай? Ямар нь тэгээд бай? Гоо маш олон шалтгаан өсөлдөж За өдий хүртэл дадлаараа өөрийгөө бий болгожээ. Тэрхэн дадал. Тэр дадал нь тэр ухаарлыг хийхэд эсрэг зүгрөө хөтлөх эсвэл хөрөлцөхгүй байх тохиолдол байж болно. Тэгвэл энд жамын эргэлд оршиж байна гэж чамд санагдахгүй байна уу? Бүгд ухаантай, бүгд сэцэн, бүгд оройн дээд болвол яах юм? Тэнийг монхогт байж ижил сэцэн мэрэгний ялгарн гэдэг шиг аль нь л байшаал авчихсан. Тэр бүгд одоо сэцэн мэрэгэн болчих юм бол тэр нь сэцэн мэрэгэн гэдэг тийм Сэцэн мэрэгэн чинь сэцэн мэрэгдийнхаа дунд үлийгээ хийхэвтэй. Үйл олдохгүй өөдөж яадаг үлээ. Өөдхөр үйл олдохгүй өөдхөр хүмүүн яадаг вэ? Готролтор. Онан. Тийм үү? Тэгвэл өдийтэй сэрт сэхэр их гэд ялгараад байгаа өрсөд том босаа их шидэн үзүүрээс отгочход байгаа юм болов уу? Эцэг дэд өвгүүдийнхэн ухаанаас сүлэх алтан боломжийн дэргэд ирчгээд яахаа мэдэхгүй тэнэгэлцэж зогсоо юм болов уу? аль нь л байж болох байх. Сая түрүүн таныг ярьж зуур бас нэг сүүлийн үед одоо тэр том гүрнүүдийн бодлоготой холбоотой нэг жишээ санаанд ороод одоо жишээ нь дөрвөлжин хар байдаг юм уу? Тэр нэг том зурагт телевиз, интернет гэх мэдээллийн одоо 21-р зууныг дэлхийн ард түмэн мэдээллийн 90 гэж одоо нэрийддэг. Тэгэнгүүт энэ их мэдээллийн 90 одоо бид нар чинь хэдийгээр Монгол орондоо байгаа боловч дэлхийн нөгөө талд байгаа болж байгаа үйл явдлыг хэдхэн секундын дотор хоргийн төдийд мэдэж таньж мэдэх боломж болцоотой болсон. Тэгээ энэ нэг талаараа маш олон зүйлийг одоо шийдэх харцааргалаа хэмнэх харцааргалаа болж байгаа гэдгийг боловч нөгөө талаас мэдээллийн бохирдол буюу маш олон мэдээлэл донд одоо яг аль нэг нь чухал, аль нэг нь одоо үнэн, аль нэг нь зүг их ядахад маш төвөгтэй болгож байгаа юм болов. Тэгэд ийм одоо Яроволдоор хурдасган гэдэг чинь сүүдэр талтай байхантай. тийм. Мөн. Тийм. Тэгээд яг ийм одоо маш олон мэдээлэл донд ингээ яхаар хүн явж чухал бусыг ингээ анзаархаад болоод ирэнгүүт нэг тийм одоо
юу гэмээр юм дээ. Гүлийцэн гэх юм уу? Нэг яг аль нь зөв аль нь буруу гэсэн тийм мэдэх аргагүй тийм жигэн унтаа байдал орчих юм гэсэн гэж байна. Цацчихсан. Тийм. Саадчихсан. Тэр дундаас нь тийм мэдээллээс хол арай одоо өөр байдлаар мэдээллийг авдаг өөр байдлаар суралцдаг нөхдүүд нь нөгөө талаас одоо их сурвалжны ондоо учраас тухайн зүйлийг гадна талаас нь харж анзаарах бололцоо үүсэж байгаа юм шиг. Тэгэхээр тэр унтаа байгаа хүмүүсийг сэрэх нэг арга нь магадгүй тэр мэдээллээс биш тэр сэрэхэд цаад болоод байгаа нэг зүйл нь тэр нэг маш олон мэдээлэл донд байгаа байдал нь болов гэж түрүүн бодогдлоо. Энэ мэдээчээр тэр дадал зуршилтай амьдралын хэм маягтай нэгт уялдаа холбоотой явчихлаа байгаа юм л да. Маш олон мэдээлэл байвч хүмүүн бүр өөрийн арга барилаар өөрийн зөв чигийг батлан цэгцэлдэг. Тэр дундаас өөрт тохирохыг л барьж аваад. Тийм үү? Тийм. Тэгвэл хорцгон сөлөлтөн буй энэ хурдсагсан мэдээлэлт орчинд хорийн мэдээллийг ихээр сөлсөн өрсөд тэндээ гацсан содчээ гэх юу? Тийм магадгүй гацаас нь шилж магадгүй. Тэгээд яг миний яг таамаглаж байгаагаар гэх юм уу? Хүн амын тоогоор нь дэлхийн ертөнцийн дээр хүн амын тоогоор нь баримжуулаад зэх юм бол угаасаа өмнө байгаагүйгээрээ одоо маш их одоо өнөр өтгөн олуулаа ингээ болцооцсон. Тэгмүүд энэ нөгөө талаас одоо амьд амьтдад төрөл дундаас хамгийн одоо их хэрэглээтэй хамгийн их одоо яг зай талбайг эзэмнээд байгаа нөхдүүд чинь юусэн хүнд өвтөлтөн байгаад байгаа. Гингүүт энэ одоо хүмүүс олширхыг хэмжээгээр хэрэглээ нөсөөд түүнийгээ дагаад одоо бид нар чинь байглаасаа л бүх юма авч хэрэглэж Би бол хэрэглээ өссөн гэхгүй шонол арвин их хэм хураасан гэх юм. шонл ялч гэдэг. Гингүүд энэ яг цаагаараа би бас түрүүн тэр нэг ингэж бодсон. Яагаад ингэж олноороо сэрээд байгаа? Яагаад ингэж олноороо сэрэх талаар ингэ яриад байгаа? Яагаад 90 цаг өөрчлөлт яриад байгаа гэхэд энэ магадгүй яг тэр үнэхээр байгалаас тулгаж байгаа тулгаан шаардлагатай холбоотой юм болов уу? Оюун ухаан өргөжин тэлэхийг хүсдэг гэдэгтээ хэр санал нийлэх вэ? Тийм баг. Тэгвэл нэгэн тойрогтой эргэж байгаа гоцмол оюун чинь төлөлтөө хийх нь жом ёсны асуудал босоо. Тийм. Тэгээд Тэр яг сэрсэн шалтгааныг зөв байгальтайгаа уялдаж холбож миний үзээр ойлгоод байгаа. Байгалийн тэнцвэр авдаг учраас тэр тэнцвэрийг буцаахын тулд яг тэр хор хохирол уучраад байна. Энийг нөхөн сэргээхгүй бол хариу арга хэмжээ авахгүй бол бид нар өөрсдөө хүртэл сүрэх мөхөх боломжтой юм а гэдгийг л одоо олж харуулахын тулд маш олон үр цаанаас ингээд энэ тэндгүү сэрээд байгаа юм болов. би түрүүн хэлсэн шүү дээ. Хүмүүн анхнаасаа л сэргэлэн байх өгөгдөлтэй. Гэвч тархин хязгаараа нэг газар аваачаад гоцоочхаад тэндээ удаан эргэхээр оюун ухаан тэлэх шаардлага нь жамын толголтоор үүсэж байгаа юм. Тиймээс тэр гацсан оюун ухаанаа дахиж тэлхийгээ та өрөөсөд сэрэх гэж айлдаад байгаа юм. Тиймээс та өрөөсөд нэгэн 5-10% гацаад удасан учраас л сэрээд буюу тэлээд байгаа юм шүү дээ. Тэгвэл гацсан өрсөд байранда байж байх нь зөв юм биш үү? Нэгэнтээ бүгд тэлбэл утгаа алдах нэ. Бас зохис хэмжээ гэж байх л да. Гэтэл талаас яг тэлснээр яг яах вэ гэд бодоод үзсэнгүүд магадгүй яг энэ хохирлыг үүсгэж байна гэдгээ мэдчих юм бол бөөнөрөө буцаад хариу арга хэмжээ аваад тэрний эсгээр байгальдаач
одоо зэрэглэдэг 5 төвдөөжснээр тустай юм одоо шийдэл болох юм болов уу гэж бодож байна. Хүмүүн оршиж байхдаа байгалаа сүйтгэж байсан ч бас дэмнэжил байсан байж таарна. Тийм. Тийм ч учраас байгаль гэдэг нь өдийтэй оршуудал. Тэгэхээр би асуултыг чинь буруу гэж хэлэхгүй гэвч бас л ойлголтын зөрүүтэй байна. Яаж эвлүүлж уулзуулах вэ гэдгийг бодоод л байна. Надад ч бас бодох хугацаа хэрэгтэй шүү дээ. За. Хохирлоо таниснараа чиний асуулт юу гэлээ? Powerful гүрэнд гэсэн шүү дээ. Хүний тархич нь угаасаа дэлхийг ирмэлцдэг, хүсдэг. Энэ болохоор жамын зүйл. Тэгмүүд бүгдээрээ яг энэ одоо оюун ухамсар тархиараа ингээд тэлээд явчих юм бол энэ нь өөрөө тэгвэл одоо зөвтэй юу? Утгагүй дэн гэсэн. Гэтэ зүгээр яаж бодсон бүгдээрээ ч тэгээд тэр тэлэлт яг ихний хэмжээр явагдахгүй л хаа. Чадахгүй. Тий. Тодорхой хэсэг хүмүүс л тухайн тэлэлтийг бий болоод магадгүй бусадтай нийгэмтэй нөлөөлөх юм болов гэж. Тэгвэл оюун тэлэлт гэдэг чинь яг юу юм бэ? Яахыгаа хэлэж байгаа юм? Тархин гавлаа мэдрэлжээгүй хэсэгт нь цэнэг гүйлгэж цэнэгжүүлэхийг хэлэж байна л да. Гэхдээ яг юуг хэлээд байгаа юм? За нэг төр архи. Чи эхлэхдээ хийрхэл гэвөө нэг зүйл альтад байсан. Төсөөлөлч гэвөө. Тэгсэн. Гэхдээ бодиттой байх ёстой буюу арга бэлэг айлдаад байх шигэ. Бэлэг гэдгээ та ерөөсөд яг юу гэж ойлгодог юм? Хий хоосон зүйл гэж юу? Яг 5 метр хүүгээрээ ингэж хим одоо дүгнэх юм бол 5 метр хүүд бол мэдрэгдэхгүй зүйл юм шиг. Тэр сэтгэл хөдлөлийн орон зайд л мэдрэгддэг зүйлийг илүүтэй бэлэг талын гэж ойлгох гээд байт юм болов тэр гэж бодсон. Сэтгэлийг хоёул оюун тархинд оёчихсан. Гэтэл 5 метр хүй чинь оюун тархинд л хуралддаг босуу. Тийм. Тэгээд одоо босод хүмүүсээ ойлгоод байгаа 6 дахь метр хүй буюу тэр нэг сүнсгсэн орон зайтай холбоод тэрийг бэлэг талын гэж ойлгоод тийм болов. Бэлэг гэдгээ эхлээд зүйтэй тодлох зайлшгүй шаардлага байгааг би сая хасаа. Харин тийм байна. Ялцчих. Хий хоосон зүйл гэж юу юм? Хий хоосон юм бол яагаад байгаад байгаа юм? Тонор юугаар нь яаж хэмжиж, юугаар нь тэрхэн говьлтаа ойлгож хүлээж аваад байгаа юм. Баруун тархи гэж чинь ямар очихтай юм өрн сэтгэмж хийсвэр төсөөлөл. Тийм. Зүүн тархи нь логик сэтгэлгээ зүй тогтол. Тийм. Моно. За баруун зүүн нь ялгаа. Хамбанч байсан хамаалга. Тийм үү? Физиол гэдэг чинь юу юм? Онгод гэж хин юм? Оюун санаа. За болно. Миний улаачийн хариулт байна. Тэгээд юуг нь ойлгохгүй байгаа юм? Огт ойлголтгүй учраас чи бүр асуух асуултаж алга. Тийм үү? Юу бэлээ? Юу ч мэддэггүй хүн юу ч асуудаггүй. Эсвэл бүхнийг мэддэг хүн юу ч асуудаггүй. Моно чи яасан вэ? Одоогоор л гац хоосон болчиход байна. Яг тэр таны түрүү асуусан асуултанд бэлэг гэж яг юу юм бэ? Тэ бэлгээ танаа юудаа өрсөд мань аргаар амьдрна хит бэлэгдэхгүй л гээд байх юм. Хит хийрхэхгүй, хит нисэхгүй л гээд байх юм. Бодвол галзуу солионоос сэрэмжилж байгаа үйл болтой. Галзуу солио гэдэг чинь сэтгэл судлалын шинжлэх ухаанаараа ямар үйл явц юм? Хаана нь яаж тоглолтоод юуг яаж бороо
ариг урвалтайгаар сэтгсний үндсэн дээр тэр солио гэгч чинь тодроод байгаа юм. Яг нэг сэтгэл гэсэн ойлголтыг болохоор яг нэг объектив ертөнцийн субъектив тусгал гэж тайлбарладаг л. Тэр нь ерөөдөө яг тийм бодит ертөнцийг өөрийнхөө туцгаж хүлээж авч байгаа байдлыг л одоо сэтгэлж нэлээд байгаа. Маш сайхан тайлбар байна. Тэгэнгүүт нэг хүн өөрийнхөө тэр нэг одоо харааны чадам, масгалын чадамж, тэр 5 метрийн чадамж чинь бас харилцсан ажилгүй. Тэгэхээр тэр хэмжээгээр мэдээллийг боловсруулж байгаа байдал нь гэсэндээ харилцан адилгүй болоод хувирчна. Гингүүд өөрийнхөө янз янзын байдлаар хүртэж хүлээн авч хариу үйлдэж байгаа. Тэгэнгүүт тэр галзуу солиотой хүн гэдэг байгаа юм болохоор тэр нэг мэдрэх үед нь саатал бий болоод тэгээд түүнээс шалтгаалаад яг бодит ертөнцийн бодит Хэд байгаа өсөх, хэд буурах бас л нөгөө олуурчтай төстэй юм тийм үү? Мөн үү? Тэгээд бодит байдлыг бодитоор нь биш бүр тийм гажуу байдлаар хасгаж авч тэгээд хариу үйлдэж байгаа юм аа л одоо тэрийг галзуурсан гэж одоо энгийнээр тайлбарлах юм уу тэгж Бусад хүмүүсээс ялгаатай тийм үйл шүү дээ. тийм Тийм үү? тийм Бусад хүмүүсээс ялгаатай хүлээж аваад байгаа тул ялгаатай илэрхийлээд байгаа нь тийм ад үзэгдэх шорон дунгажээ. Мөн үү? мөн За тэгвэл энэ бэлэгтэн өрсөд чинь солиотнуудын нэг байх нь гарцаагүй болтой. Тийм үү? Элдэн мэдрэмж нь илүү хурц шүү дээ. Энд тэндэггүй сүг сүдэр хараад л энд тэндэггүй хүн сонсохгүй сонсоод л хачин бодрол тэгээд л мэдрэмжинд автаад л гэгчлэн игэл бус хит игдсэн нөгөө талдаа хит сулдсан буюу зүй тогтолт тархин сааталтай ажиллаж байна. Мөн үү? Хэд хийсвэрлэн төсөөлж задгаа сэтгэлгээгээр урсгавал ард нь өнөө зүй тогтлын гинжин хэлхэн алдрах босоо дараалалтай сэтгэх эрэмблэх мөн үү? Тэгэхээр бэлэг гэдэг чинь өөрөө бэлэг танхай буюу эмх замбраагүй зүйл юм. Аргын шинжлэх ухаан альваг баримт нотолгоотой тулгадаг буюу эцсийн дүгнэлтийг тавихын тулд баримтаар баталгаажуулан цэгцэлдэг. Тэгэхээр бид шинжлэх ухаантай анхнаасаа огт тосгоноогүй л байх. Тарийг хүмүүн олон өөрөөсдийнхөө тусгаж авсан байх. Цэгцэлэх нь өөрөө танин мэдсэний үндсэн дээр шинжлэх ухаан нь өөрөө танин мэдсэний үндсэн дээр цэгцэлж буйл тархины үйл явц бүлгөө нэг нь дэвшил нөгөө талдаа цаашлалт буюу хорогдол хийсвэрлэл буюу эмх замбраагийн эсрэг дан зарлаж буй явц байж болох уу? байж болох л байна. Болсон шүү дээ. Тэн бидтэй энэ нь яг ийм учраас ийм юма гэж цэгцлэн цоожилж байгаа чинь нөгөө талдаа чөлөөтэй сэтгэлгээ буюу ийм тайлбар байж болно гэдгийг үгүйсгсэн хэлбэр болсон. Мөн тийм. Арга бэлэг хоёр хоорондоо дайн зарлжээ. Бид даргын улаачтай бэлгийн өнгө. За тэгээд бэлэг гэдэг чинь тийм сайн сайхан зүйл бос болтой шүү. Арган ч гэсэндээ аятайхан авир босол бололтой. Оюун тэлхэн тэгээд арга руугаан тэлээд байгаа юм уу? Бэлэг рүүгэн шилжээд байгаа юм уу? Сэрэлт гэдэг нь бэлгийн эрен гэдэг нь хаашаа зөвлөж байгаа юм бэ? Хамтдаа урагшилж байгаа юм болж юм. Тэгээд
ингэж бодсон юм аа. Одоо яг хуу хит нэг бэлэг тал руугаа ингээд одоо туушраад эсвэл хит тал руугаа туушрах нь угаасаа тийм зөвхөн шийдэл биш юм болов. Тэгээд яагаад нэг тэр арга тал нь магадгүй бэлэг талдаа үүсэхгүй яг үнэхээр яг зүгээр ингэж анзаарч магадгүй эренбэлж зэгцэлж чадах юм бол энэ хоёр маань хоорондоо эсрэгцэхгүйгээр харилцан уялдаад нэгэн зүг чиг явах одоо тэр нэг болцоотой юм шиг. Гэхвэ. Арга бэлгийг тэнцвүүлэх босоо. Тэгвэл оюун тэлэх гэдэг чинь ямар үйл явц вэ? Яалч тэр арга бэлгийг хостуулах яг нэг тайлбар нь болж болох л баг. За хоёул ирээд байснаа олсоо. Оюун тэлэх гэдэг чинь буюу тархин говлын цэнэгжилт үүсгэн жим үүсгэх чинь арга бэлгийг тэнцвүүлэх ухааныг ирж олсоод өөрийн болгон чадамжтай авахыг хэлэх ажээ. Яг нэг цангасан үед нэг цангаа тайлж байгаа шимтрэмж авч байгаа чинь. За тэгвэл бэлгийн онгод бид чинь солиот сүнсүүд юм уу? Солиорсон сүнсүүд юм уу? Яг нөгөө нэг аргын талыг баримтж байгаа хүмүүсийн зүгээс яг нөгөө мэдээж нөгөө нэг бөө үрсгээл бүгд одоо бас нөгөө нэг онгод болоод байгаа биш байгаа шүү дээ. Заримуд нь онгод нэртэй бороод одоо тэр муу сүнснүүдийг буулгадаг хүмүүс юм байгаа. Магадгүй тэр хүмүүсийн нөлөөллөөр нь одоо